Өнөөдөр та бүхэндээ дэлгэцийн хамаарлын тухай ярилцъя гэж шийдлээ. За тэгэхээр дэлгэцийн хамаарлал гэдэг маань интернет, гар утас, компьютер, телевизорт одоо ялангуяа сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд, бага насны хүүхдүүд ихээр донтох болсон. За тэгэхээр энэ талаар яг сэтгэл зүйн хувьд бид нар яаж авч үзэх хэрэгтэй юм бэ? Мөн үүнээс яаж урьдчилан сэргийлэх юм, яаж одоо энэ зүйлүүдээс салах юм бэ гэдэг талаар өнөөдөр ярилцъя. За тэгэхээр дэлгэцийн хамаарлал гэж ярихаар юуны түрүүнд яагаад дэлгэцийн хамаарлалтай хүүхдүүд болоод идэм бэ гэдэг шалтгааны талаар ярилцах хэрэгтэй болов гэж бодож байна. За ялангуяа бага насны хүүхэд одоо сүүлийн үед бол ихээр дэлгэцийн хамаарлалтай болсон. За ажиглагдаад байхад одоо гол шалтгаан бол хүүхдүүдийн хувьд бол эцэг эх гэдэг бол хамгийн чухал байр суурьтай, чухал хүмүүс байдаг. Хүүхдүүдийн одоо бага насны 3 настай, 2 настай, за 5 настай тийм ээ. Ийм бага насны хүүхдүүдийн хувьд хамгийн чухал хэрэгцээ нь эцэг эхээсээ хайрлуулах, эцэг эхтэй хүлээн зөвшөөрөх, эцэг эхтэйгээ хамт байх. Яг энэ хэрэгцээ нь бол хамгийн чухал байдаг. За гэтэл яг манай одоо өнөөгийн нийгэмд бол эцэг эхчүүд маань маш их завгүй байдаг, ажилтай байдаг. За энэ байдлаасаа болоод хүүхдийнхээ энэ хэрэгцээг хангаж өгч чаддаггүй. За энэ шалтгааны улмаас хүүхдүүд яадаг гэхээр одоо өөртөө завгүй байхдаа ч юм уу гар утсаа өгдөг, за дуу үзүүлдэг тийм ээ, YouTube цувгуудыг үзүүлдэг. За энэ байдлаас болоод хүүхдүүд эхэндээ тухайн зүйлийг сатаарх үүднээс авч хэрглэж байгаад яваанда нөгөө үзэж байгаа зүйлийнхээ агуулганд автаж эхэлдэг. За ялангуяа одоо YouTube сувгууд болвол одоо хүүхдүүдийн сонирхлыг татахар маш гоё өнгө бодогтай ч юм уу тий. За дээрэс нь тэндээ маш гоё амьдралуудыг харуулсан одоо ээж автайгаа байгаа хүүхдүүдийг ч юм уу, ээж автайгаа тоглож байгаа үргэлж хамт байж байгаа гэр бүлүүдийн тухай хүүхдийн киноч байдаг юм уу тийм ээ. Яг ийм зүйлүүдээр дамжуулаад хүүхдүүд нөгөө ээж аваасаа авах ёстой хэрэгцээгээ нөгөө гар утаснаас орлуулан аваад байдаг. Өөрөөр хэлбэл аав ээжтэйгээ тоглохыг хүсдэг, аав ээжтэйгээ хамт байхыг хүсдэг, аав ээжийнхээ анхаарлыг татахыг хүсдэг. Гэтэл энэ зүйлийг нь эцэг эхчүүд нь хангаж өгч чадахгүй байгаагаас шалтгаалаад хүүхэд тухайн аав ээжээс авах ёстой хэрэгцээгээ гар утаснаас нөгөө интернетээс авч орлуулдаг гэсэн үг. За тэгэхээр энэ тохиолдолд яах ёстой вэ гэхээр бид нар юун түрүүнд бага насны хүүхдүүдтэй илүү их анхаарал цаг зарцуулах хэрэгтэй болоод эхэлнэ. Бид нар яг хүүхд чинь яг донтох одоо эхний шинж тэмдгүүд илрээд тийм ээ илүү олон цагаар за өдөрт доор хаяж нэг цагаас дээш хугацаанд ч юм уу гар утсаа дуу үздэг ийм байдал гарах юм бол бид нэр яах хэрэгтэй вэ гэхээр эцэг эхчүүд маань ялангуяа бага насны хүүхдүүдэд маш их анхаарлыг их болгох хэрэгтэй гэсэн үг. За юуны түрүүнд бага насны хүүхдүүдийг хамт тоглох цагуудыг гаргах хэрэгтэй. Өдөртөө нэг удаач болтугай тийм ээ хүүхдүүдтэйгээ ярилцах хэрэгтэй. Юу хүсэж байна? Цэцэрлэг дээр нь, сургууль дээр нь юу болов гэдэг тухай ярилцах. За цаашлаад хамтдаа сонирхолтой тоглоомуудыг бодож олох. Гар утаснаас нь илүү сонирхолтой байхаа зүйлүүдийг эцэгчүүд өөрсдөө бодож олох хэрэгтэй. Нуугдаж тоглодог ч юм уу, хамтаа нүдэ боодог, эсвэл илүү сонирхолтой тийм шинэлэг тоглоомуудыг хүүхдэд тоглохыг санал болгох ч юм уу тийм. Иймэрхүү байдлаар хүүхдүүдтэй хамт тоглоод илүү их анхаарал хандуулах юм бол хүүхдүүд маань ер нь бол ихэнх хүүхдүүд гар утасныхаа тэр хамаарлаас бол эргэх боломжтой байгаа. Тэгэхээр хэрвээ одоо хүүхдүүд чинь одоо гар утсанд донтох хэлбэр маань нэлээд хүндэрсэн байдалтай тийм ээ эмгэг одоо үйлдэлүүд илэрдэг, би физиологийн хувьд шүн унтаж чаддаггүй одоо нойр гүйддэгч байдаг юм уу тийм ээ нүд нанивчдаг гэх мэтчлэн ингээд эмгэг эм шинжүүд илэрсэн байх юм бол зайлшгүй мэрэгжлийн эмчийн тусламжийг бас авах хэрэгтэй байдаг. За тэгээд хэрвээ эмгэг шинжүүд эхлэегүй гэхдээ хүүхэд чинь хэвийнхээсээ илүү хугацааг интернет орчинд өнгөрөөгöd байгаа бол та бүхэн хүүхэдтэй тавих анхаарлаа бага зэрэг нэмээд хамтдаа бүр бүтэн өдрийн турш ер нь бол хүмүүс ингэдэг хүүхдэд анхаарал тавина гэхээр би бүтэн өдөр чинь хүүхдэд хараа сууч чадахгүй би ажилдаа тий амьдралаа авч явах хэрэгтэй гэдэг. Гэхдээ яг үнэндээ бол хүүхдэд авах одоо тавих анхаарлын цагаас илүү чанар илүү чухал байдаг. Тэгэхээр та бүхэн бүтэн өдрийн турш мэдээж хүүхдэд тоглож чадахгүй. Гэхдээ чанартай 30 минутыг, чанартай 1 цагийг л орой хүүхдэд зарцуулах хэрэгтэй гэсэн үг. Чанартай гэдэг маань хамтаа тоглож байгаа нэрийдлэр хажууд нуцаа ухаад ч юм уу зурагт харангаа хүүхдтэйгээ тоглох, саатуулах биш. Яг тэр 1 цаг 1 тэр цаг 30 минутыг хүүхдтэй бүрэн дүүрэн анхаарлаа хандуулаад хамтаа ярилцаад хамтдаа одоо хоол хийнгээ ч юм уу хүүхдэйг тоглох биш байх нь шүү дээ. Яг хамтдаа яг 1 цагийг бүрэн 100% анхаарлаа хүүхдэд тавиад тоглоно гэсэн үг. За цаашлаад зөвхөн бага насны хүүхэд гэлтгүй өсвөр нас насанд хүрэхчд хүртэл одоо интернет, фэйсбүүкт донтдог. Фэйсбүүкт одоо ялангуяа эмэгтэйчүүд ч байдаг юм уу гэртээ сууж байгаа ээж нар их донтож байна. Instagram за тэгээд одоо сүүлийн үед бол одоо залуучуудын дунд мод болоод байгаа PUBG ч гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү тоглоомнуудад бас айгүйх донтдог. Өсвөр насны хүмүүс бол ихвчлэн интернет тоглоомонд донтдог. За тэгэхээр энэ асуудлын бас л шалтгаан чухал. За явнаас болж яадаг вэ гэхээр ер нь бол хүн өөрийнхөө авах ёстой хэрэгцээг хангалттай
бүрэн дүрэн авч чадахгүй байгаас шалтгаалаад ер нь тухайн хэрэгцээгээ өөр зүйлээр орлуулан авдаг гэсэн үг. За энэ өсвөр насны хүүхэд насан туршидын хувьд ч гэсэн ялгаагүй. Яг л бага насны хүүхэд ээж аваас авах ёстой хэрэгцээгээ тоглоом одоо утасныхаа одоо тэр YouTube сувгуудаас хүүхдийн киноноос авч исэн шиг насанд хүрсэн хүмүүс ч гэсэндээ нийгмээс авах ёстой хэрэгцээгээ яг тоглоомноос авах тал ажиглагддаг. За ялангуяа сүүлийн үеийн тоглоомд бол үе шат ахидаг. За тухайн зүйлээ баг зэргийн урамшуулалтай тийм ээ. За тэгээд энэ зүйлийг би чадаад байна. Маш хурдан хугацаанд үр дүн нь гардаг. Нийгэм дээр хүн болгон амжилттай байгаад амжилтаасаа илүү кайфыг одоо сэтгэлийн таашаалыг авч явах юм хэрэгцээтэй байдаг. Хүлээн зөвшөөрөгдөх тийм ээ. Гэр бүл, найз нөхөд, орчин тойрон, ажлын хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх, бусдаас одоо хүлээн зөвшөөрлийг авах. За тэгээд карьер ахих тийм. Энэ бүх хэрэгцээ хүний дотор байгаад байдаг сэтгэл зүйн хэрэгцээ. Гэтэл энэ нь болохоор нэлээд удаан явцтай тийм ээ. Тодорхой олон жилүүдийг шаардна. За мэдээч хэрэг энэ ажлуудаа яг эндээсээ кайфыг авч амьдрал байгаа боловч за яг нөгөө интернет тоглоомн дээр болохоор яадаг гэхээр маш богино хугацаанд нөгөө тэр кайф амжилтуудыг хүнд өгөөд байдаг. Нэг үе давлаа, шагнал авдлаг тийм одоо нэг үе шат ахдаг, нэг цол авдаг ч юм уу тийм. Ингээд ахаад яваад хахаар хүн яадаг гэхээр энэ нэг жижигхэн сэтгэлийн таашаалыг мэдрэхийн тулд дахин нөгөөхөө тоглоод идэх. За энэний дараагийн үе шатыг тоглолчвол би илүү их одоо амжилттай одоо нэг амжилт баг зэргийн тийм амжилтын амтыг мэдрэх гээд. Гэх мэтчлэнгээр хүн яадаг вэ гэхээр энэ интернет тоглоомд ялангуяа насанд хүрсэн залуучууд их донтдог. За эмэгтэйчүүдийн хувьд ямар шалтгаан байгаад идэг гэхээр за мэдээж хэрэг бас тоглоом донтдог эмэгтэйчүүд бас байна. Гэхдээ дийлэнх эмэгтэйчүүд ялангуяа гэртээ суудаг ээжүүдийг хараад тахад Facebook, Instagram их донтдог. За Instagram-ыг өдөрт аюу одоо олон цагаар үздэг, Facebook-ыг маш удаан гүйлгэж хардаг тий. За тэгээд энэ дээр бол их хвчлэн эмэгтэйчүүдийг хараад тахад бас л яг нийгэмд өөрөө яг одоо хүсдэг амьдрал ч юм уу тий. Яг энэ зүйлээ илүү их дагдаг, энэ зүйлээс илүү их таашаал авах гад нөгөө зүйлээ харах гад өөрөөр хэлбэл өөрийнхөө авч чадахгүй, өөрийнхөө бий болгож чадаагүй тэр зүйлүүдээ бусдын амьдралаас, бусдын одоо амжилтаас харж тэр зүйлээсээ мэдрэх гэж за би ирээдүйд юм болондооч гэдэг юм уу те. За эсвэл одоо Instagram-ын гоё одоо Instagram хуудсуудыг дагаад за би дараа нь юм болондоо би ийм юм авандаа, ийм хувцс худалдаж авандаач гэдэг юм уу. Яг ийм бусдын амьдралаар амьдрах маягтай ингэж эхэлж донтож эхэлдэг. Тэгээ явандаа энэ нь болохоор бүр зуршил болдог. Зуршил болоод хүн дадал болчдаг гэсэн үг. Ямар зорилготой мэдхгүй, яасан мэддэггүй. Тэгэл Facebook-а доош нь гүйлгээл ч юм уу, Instagram-а гүйлгээд үзээд байдаг болчдаг. За тэгэхээр энэ тохиолдолд тэгвэл бид нар яах ёстой юм бэ? Бид нар нөхрүүдээ ялангуяа одоо Facebook, интернет тоглоомоос яаж салах юм? Эхнэрүүд ч гэсэндээ яаж одоо энэ зүйлсээ бөөштэйгээ татаж авах юм те? За энэ асуудал дээр ярилцъя. Тэгэхээр шалтгаан байгаа тохиолдолд мэдээж хэрэг бид нар энэ зүйлийг өөрчлөхийн тулд шалтгаан дээр нь л ажиллах хэрэгтэй. Тэгэхээр шалтгаан нь би хэлсэн те хэрэгцээгээ өөрөөр хэлбэл интернетээс утас одоо тоглоомноос тэр хэрэгцээгээ аваад байгаа бол энэ хэрэгцээгээ бид нэр өөр зүйл рүү шилжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Өөр илүү ашигтай зүйлээс өөр илүү хэрэгтэй зүйл рүү шилжүүлэх. За тэгэхээр бид нийгмээсээ тухайн хэрэгцээгээ аваад эхлэх юм бол энэ утаснаас ч юм авах шаардлага гарахгүй болоод эхэлнэ гэсэн үг. За хүүхдийн одоо донтолтын тал дээр ярьж байхад бид нар хамтдаа тоглоот ч юм уу те өөр нэг зүйлээр эцэг эхчүүд нь хайр халамж өг гэжсэн бол насанд хүрэгчдийн хувьд бол өөрөө илүү ухамсартайгаар энэ зүйлийг өөр зүйлээр орлуулж эхлэх хэрэгтэй. За ялангуяа одоо манай залуучуудаас сүүлийн үед фитнес их хийдэг болж ууланд гарч алхах ч гэх юм уу өөр юм шин хоббинуудыг үүсгээд энэ хоббигоороо дамжуулаад бас интернетийн хамаарлаас гарч байгаа одоо дэлгэцийн хамаарлаас салж байгаа зүйлүүдийг жишээнүүд бол их байдаг. Тэгэхээр яг ийм өөр шин одоо зүйл рүү нэг осондоо шилжүүлэх аргыг ашиглах нь хамгийн үр дүнтэй. За тэгээд эхлээд шилжүүлнэ. За нөгөөх нь ашигтай тэр шин зүйл рүү шилжүүлээ. За тэр зүйлээсээ өөрөөр хэлбэл кайфыг авдаг. За ууланд өнөөдөр би тэдэн километр алхахыг гэж зорилго тавиад тэрэндээ хүрээд тэр амжилтаасаа кайфыг ав. Дараа нь би оргил дээр нь хүрнэ. За би дараа нь энэ оргилд хүрнэ ч гэдэг юм уу те. Эсвэл фитнестэй. За би өнөөдөр энэ хүртэл дасгал хийн те. Гэх мэтчлэнгээр өөртөө шин болцол шин одоо тэр зүйлүүдийг тавиад эндээ хүрснээрээ кайфыг авах. За эмэгтэйчүүдийн хувьд гэсэндээ илүү өөр одоо шинэлэг хобби өөрийнхөө гараар хийдэг ч байдаг юм уу? Эсвэл одоо яг өөртөө тохирсон тэр шин нэг гар утас дэлгэцээс хамааралгүй интернет орчноос хамааралгүйгээр шин нэгэн хоббиг үүсгээд тэр зүйлээсээ илүү их кайфыг авч чадах юм бол энэс салах боломжтой байдаг. За тэгээд цаашлаад энэ хоббиг шинэ хобби үүсгээд за эндээсээ ингэж нэг баг багаар ер нь хүн нэг
гинт тэр зүйлээ болоод ингэчих юм бол гэрэл өөр зүйл хийх ямар нэг юм хайгаал ингээл одоо тэрнээсээ буцааж нөгөө уцаа байж аваад ч юм хэцүү байдаг. Тэгэхээр баг багаар ер нь бол гарах хэрэгтэй. Мэдээч хэрэг интернетийн хэрэглээг огт үгүйсгэж болохгүй. Тодорхой хэмжээнд хэрэгтэй. Тэгэхээр өдөрт нөө тодорхой заагтай хугацаагаа тавиад мэдээч хэрэг шаардлагатай мэдээлэл авдаг, шаардлагатай хугацаагаа тавиад баг багаар минутаар багасгаж яг энэ зүйлээс хөндөрөх боломжтой гэсэн үг. Тэгэхээр интернетийг огт татгалзах одоо компьютер тоглоом эсвэл одоо интернет, фейсбુક, инстаграмыг огт татгалз гэсэн үг биш. Тэгэхээр яг энэ зүйлийг яг зохистой зөв хэрэглэх тал дээр илүү их анхаарах хэрэгтэй гэсэн үг. Яг донтолтын хэмжээнд хүрсэн хүмүүс болвол илүү нухацтай энэ зүйл дээр анхаарах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд өнөөдрийн сэдвийг хүрээд дуусж байна. Тэгээд та бүхэн дараагийн маань зөвлөгөөн дээр ч гэсэндээ хамтдаа байгаарай гэж хүсэж байна.